Бүрэн оноо гэж юу вэ? Хөгжингүй улсуудад сайн зээлийн оноотой хэрэглэгчид муу зээлийн оноотой хэрэглэгчдээс дунджаар 2-5% бага хүүтэй зээл авдаг байна. Харин Монголд зээлийн онооны систем нэвтэрч эхлээд жил орчим болжээ. Тэгвэл ер нь зээлийн оноо гэж яг юу юм бэ? Яагаад бид зээлийн оноогоо мэдэх ёстой вэ? Зээлийн оноог маш энгийнээр тодорхойлбол таны санхүүгийн чадамжийг хамгийн оновчтой тодорхойлж, нарийн тооцоолдог хиймэл оюун ухаан дээр суурилсан систем юм. Дэлгэрүүлэн бүрэн онооны систем дээр жишээ авч тайлбарлавал, бүрэн оноо нь таны цалингийн орлого, дансны хуулгын орлого, малын орлого, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат зэрэг олон талын мэдээллийг ашиглан таны санхүүгийн хариуцлагыг 300-аас 900 мэрийн сүрчлэг оноогоор үнэлэх юм. Тодорхойлбол 900-аас 999. Маш өндөр орлоготой төгс сахилга баттай зээлдэгч. 770-аас 899. Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол 630-аас 769. Орлого тогтмолч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатайч зээлийн эргэн төлөлт зарим үед тогтмол бус 470-аас 629. Үрийн хэмжээ орлогоо давсан зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй 300-аас 469. Орлого тогтворгүй зээлийн муу түүхтэй. Санхүүгийн түүхийг танаас илүү санаж буйгаас гадна бүрэн бүтэн дүгнэлттэй таныг нүүр бардам өгтөн гэд бод.